Шинэ концепт кафе нэгдэж, цэгэл давдалж, би Леви овон хоёроо энд очсон. Бид доош орлоо Дракула том хөл Франкеншин хар гаргийнхныг дүрсэлсэн хүмүүсээс ам баримлууд дуу хоолой нь байв. Тэднээс гарч ирээд би Дракулын хөшөөнд ойрход маш аимшигай хоолоогоор цусаалаа хийж байв. Үнэхээр амаа чи цусаа авахд бэлэн байна уу? Би 100-аад ираймаар инэв. Дуу хоолой учир нь хөшөөнүүд нь маш ам байсан бол доор нь ажилчид байгаа гэж би бодсон. Бид маш их хөвжөлдөж бид очсон. Тэр өдрөөс хойш би кафе руу өдөр бүр очсон. Гэл хэд хоногийн дараа Левигийн миний мессежид хариулахаа барьсан. Би очиход гэрн эцгийнх нь уйлж байсан. Эд надад Леви алга болсон гэж хэлсэн. Би зүгээр суугаад юу ч хийхгүй байж чадахгүй. Учираас овон бид хоёр Левиг хайхаар шийдсэн. Бид үүний байж магадгүй бүх газраар явсан. Мөн бидний очсон газруудын нэг нь. Бидний хөшөө хүрэл явж эдэн Леви нэрээ найзыгаа харсан эсхийг асуусан аимшигын кафе байсан уу? Эхний 3. Хөшөө үүнийг хараагүй гэж хариулсан боловч дараа нь Франкеншиний хөшөө ярьж би үүнийг харсан бид Франкеншинд асуул явсан. Леви хаана байгааг асуусан боловч цааш хариул өгөөгүй харин хар гаргийн хөшөөг нь миний санагдаж байна гэж хашгирав би. Хөшөөнөөс гарч буй дуу Левигийн дуу шиг сонсогдож байсан учраас би нэгээ зэрэг харсан. Би очиод хар гаргийн хөшөөнд Леви чи мөн үү гэж хэлэхэд миний дуу айдч чирч байсан. Хөшөө ээж намайг Кеплер 186 гараг дээр хүлээж байгаа гэж хариулсан. Би буцхасаа Кеплер 186 гараг дээр ээж намайг хүлээж байгаа. Би буцхасаа бидний нүд омроод ирэн унтсан. Учир нь энэ яг Левигийн дуу байсан гэдгийг бид ойлгосон. Би дүүнээс энд юу хийж байгааг нь асууж гарч ирэхийг гуйсан боловч хэд хоног хачин зүйл хийсээр байсан. Хэд хоногийн өмнө арган газрын хүн намайг хулгайлсан. Газрын хүмүүс үнэхээр аимшигай. Хэсэг хугацааны дараа сонсож чадахгүй байсан. Би хөшөөнд Леви ярьж дараа нь маш жижигхэн дуу хоолой сонссон. Тийм ээ, би Леви байна. Намайг эндээс гаргаач. Би одоо маш их өвчөө байна. Энэ бол Левийн дуу хоолой байсан бөгөөд маш зөөлөн шивнэж байсан юм. Би яаж гарах вэ гэж асуухад кафе эзэнд хөшөөний доор орохыг хүсэж байгаагаа хэлхийд шивнсэн бол би хэлсэн. Цусаар бүрхэгдснээс болоод би кафед хүмүүс миний өмнө байх жижиг нүхээр явж байгааг харж байсан. Гэвч яг мөчид би нэг чимээ сонсоод хаалгадоор энэ бол кафе эзэмшигч байсныг би ойлгосон. Хаалгыг доороос нь цоожиж надад хэлсэн. Одооноос чи миний ажил. Хэрвээ чи сайн ажиллавал кафед борлуулалт нэмэгдэнэ. Зөв. Гэхдээ хэрв аны хоолой бэхбүү шиг сонсогдохгүй бол би чамайг шийглийн чадаар хайх болно. Миний зогсож байсан шалан дээр нүхнүүд байсан бөгөөд нүхэн чадны үзүүр харагдаж байсан. Би сандарсан. Үргэлжлүүлэн ярьж байна. Хурдан бих рүү дуугаа гарах. Энэ жаданы хэр сайн байгаагаар чинь шүүх болно. Чадны үзүүр нь. Маш цус нь бодогдсон байсан. Би өөрийгөө норол айсан. Тэгээд мангаран инээсэн. Би хөшөөний доор хавчигдсан байсан. Кафе дах хүмүүс надад ярахад би өөрийгөө жүжиглэж хариу хэлж байсан. Тэгээд овын ирж хөшөө ноён бихпүүс миний найзыг харсан уу гэж асуухад нь би найз чинь доор байна гэж хэлсэн. Миний би яг одоо үнийг амдаар залхичихсан болохоор би овонгээс намайг авраач гэж гуймар байсан. Гэхдээ кафе эзэмшигч доороос чадаар харж байсан болохоор би аргагүй нэрхэнд жүжиглэхээс өөр арга байгаагүй овныг андалжин харж байлаа. Гадагшаа алхаж байхыг нь би харсан нэр эргэж ирэхгүй байх вэ гэхээс айж байсан ч хэсэг хугацааны дараа цагдаагийн дуу тохио болон цагдаагийн офицерууд кафед ирсэн овн эзсэн цагдаа дуудсан бөгөөд цагдаа нар бодвол руу бууж ирсэн цагдаа нар ойр хавьд ирэхэд би хашгирсан бас би өөр хөшөөнүүдээс хашгирах чимээ сонсож болж байсан. Эзсэн кафе эзэмшигчийн нууц газар илэрсэн хүмүүс хөшөөнүүдийн доор хавчигдсан байсан. Авраг
Урагдаж байхдаа идүүлж хэдэн 10 хоног доор нь хавчигдсан гэж хэлсэн. Бид бүгд суллагдсан бүгд. Хавчигдсан хүмүүсийн хувцас нь урагдаж цуснд будагдсан байсан. Би сандарч хайсан боловч хэдийгээр би хичнээн харсан ч Левиг олж харсангүй. Би гаваа зогсож байсан кафе эзэн рүү хашгирч Леви хаан байна. Ир харгаар дүр довлохдоо маш муу байсан гэж кафед эзний чадаа арч байсан шархаар хийж алгацсныг олсон авч ил өнгөрсөн. Одоо гэхдээ би ир хөшөөний доор хавчигдаж бие чадаар хавуулж хөгжмийн жад энэ бол миний чөөр оглолтын дараа охолцсон аимшигай явдал юм. Миний дооны найз уснаа хам чөөр дуудах ёслол хийсэн учраас би зүрхэндээ нуугдаж байсан энэ үхийг хуваалцаж байна. Удаан хугацааны урш хүн бүрийг чөөр дуудаж болохгүй гэдгийг анхааруулах юм бол чөөрүүд 100 дахин илүү харгас хэрцгий аимшигай байдаг. Бас хүнээс илүү хүчээ нэгэн өдөр 7 жилийн өмнө осон бид хоёр өсвөр насныхан байхдаа чөөрүүдийг дуудах аргыг олсон. Инэрнээс мэдээд энгүүд шиг үнэхээр оролцсон нэр үед бид үнэхээр үүдийг нээж байгааг мэдээгүй. Нам бүх зүйл осон шившлэг хийж эхлэхэд ихэлсэн. Гэхдээ хэсэг хугацааны дараа эргэн хашгирч гараараа барьсан. Гидсгээд би үүний гидс доор үүний гидс хөвлий дээр харсан урагдах гэж байгаа юм шиг овоож дороос нь аимшиг дуугарч байв. Үүний би сайн уу найзуудаа игээд осон бөөлжиж ихэлсэн бөгөөд улаан сүл шиг зүйл осон галлюцинаци байсан. Гидс доор нь чөөр байгаа гэж хэлээд өөрийгөө гидсээ хугалах юм бол туухгүйсэн. Түүнийг үүнийг хийхээс өмнө ээж нь ямар нэгэн байдлаар үүний хашгирахыг сонсоод өрөөнд орж ирэхэд осон гинэл зүгээр болж гидсэндээ юу ч мэдрэхгүй байна гэж хэлсэн. Би ээжэд нь юу болсныг айлбарласан. Гэхдээ гэр надад игээгүй. Би үүний дараа гэрлүүгээ явсан. Гэрээ ирэхийг хүссэн. Би үүний гэр очсон. Игээд эргэнийн байдлаар зүгээр санагдсан. Юу болсныг нь асуухад ир. Зүгээр л инээсэн. Би хэлийг нь 2 хуваагдсныг анзаарсан. Тэгээд ир над руу ойрсон. Түүний амьсгаа халуун байсан, бас өнрөж байсан. Хөхрийн болохоор би цочирдож нэг алхам ухарсан. Ир над руу агаарын хүчээр урсгал үлээсэн. Агаар нь халуун шааж байсан. Би холдож. Үүнээс холдож унаад гараараа нүрээ халахлав. Миний гар үүний амьсгал хүрсэн хувцас бугаа гарч байсныг харсан. Тэр доор нь шааж байгаа mig гүнзгий амьсгаа авсан. Яг ир мөчөд дахин үлээхэд хэрэг үүний амьсгал надад хүрвэл би ам асуудалд орох болно гэдгийг би мэдсэн бол үүнийг гидс рүү хүчээр өшөөлөд зогсон. Би гадаагүй гарч усаар ирсэн. Ир басаа авч надаас юу болоод байна гэж асуухад. Ир мангасын хоолоогоор ам болж байна. Чөөр юу хийдэг вэ? Тэр бурхны буйлыг усгаж өвөж хөнөөдөг. Би түүнийг санаа хийгээгүй гэдгийг үүнд хэлээд буцааж гэж гуйсан чинь ир намайг оож инээгээд би дөнгөж сая энд ирсэн чинь чи намайг боц гэж байна гэсэн. Би гуньгаа байна. Би энэ залууга маш удаан хугацаанд авах болно. Би уйлж уучлал гуйсан боловч усан доороос гарч ирэх мангасын инээдийг л сонсож байлаа. Би маш их Ирний дараа би усаа асалчихсан. Усны хэсэг хугацаанд ямар ч холбоогүй байсан. Хэд хоног иймэрхүү өнгөрсөн. Нэг шөнө надад анихгүй дугаараас дуудлага ирсэн. Би анхад осны ээж байсан. Ирүүлж байснаа надад. Осон гэж амсгаадаад байсан. Хэсэг хугацааны дараа хэлсэн зүйлэнд надад маш цочирдом санагдсан бол би бөөлдсөн. Ир хэлсэн. Осон өрөөндөө нас барсан байдлаа олдсон боловч осны бүх бие шасан. Ам нь маш их урагдсан байсан. Ир эмгээ. Юу болсныг мэдэхгүй байна. Цагдаа нар ирж шалгасан ч хэн нэгэн усны өрөөнд хүчээр цор ганц тодорхой зүйл бол осны хоолой урагдсан байсан. Бүрч аимшиган. Цусны олбор болон бяцхан хүүхдийн хөлийн мөр оснаас цонх хүрэл үргэлжилсэн байсан ч цагдаа нар хизээч эдгээр хөлийн мөр хэнийг болохыг олж аваад чадаагүй. Осноо яг юу болсныг би мэдэхгүй байсан ч энэ нь чөөрийн ажил гэдгийг мэдэж байсан. Гэхдээ ир өдрөөс хойш бидэнд юу охолцсныг хэн ч хэлж чадахгүй. Осны өглөөх угашундаа би өдөр байсан ч надад үнэхээр үгээ санагдсан өөр зүйл байсан. Энэ нь чөөр ирнэ гэсэн хийх айдас байсан юм.
Надад адил иймээс би шүн бүр бурханд намайг хамгаалахыг гун залбирч 7 жил өнгөрч эр хугацаанд би уншиж дахин уншсан. Өгөөж хэлснийг бодруулъя. Хэмрүүнээс авгагчийн эгч нарын нэг ирээр амин судлаачаар ажилладаг бөгөөд Лкад аялах хангалаа мөнгө олж буудлын өрөө хөсөлж гэр бүлээрээ зочилсон. Энэ бүгдийг мэдсэн учраас аав үүний гэрээс тэр аялын алаар асууж байхад уурлаж байсан. Мөн энэ нь бим гараг байсан бөгөөд бид хэдхэн цагийн дараа аялалд явахаар болсон. Сахиусыг хүлээж байх зургуур бор эр бидний адил заваар явах гэж бодсон. 30 минут хүлээсний дараа бид эцсэн завинд сууж чадсан. Миний дараа гэр бүл маань заасан суудалд суусан. Би өмнө нь харсан яг эр эмгээ холбоохон гарсан. Ард хойно дахин нэг удаа би үүнийг үлээн. Үүнийг 2 цагийн дараа үлбэр зохис галга онгоцоор бууж паспортын сканер дах хэсэг рүү алхаж эхлэв. Тааварлаж үзээрэй. Эр эмгийг хിവэрэл байсан. Биднийг дагаж байсан. Тэнд би дагжин чичирч үүнийг хараад чүүд сууж байсан бол юу болж байгааг аавдаа хэлсэн. Тэгээд аав намайг дагаж байгааг хэлсэн. Үүнийг анзаарсан ч надад хэлхийг хүсээгүй. Их чирч биднийг авахар барилга дээр очсон. 2 цаг болсон юм. Машинаар явж байхдаа ур бор усын эмгээс айсаар байсан. 45 минутын дараа би бидний араас харал өмнө дурдсан эмгээ зорчигчийн суудал шулуун ширээд сууж байсан. Маш их айсан ч хүнд шилээгүй. Учир нь би эднийг бүгдийг зохиож байна гэж бодохыг хүсээгүй. 2-7 хоногийн дараа аялалд гараад би бараг л эр эмгийг марчихсан байсан. Шүн болж би улаан өнгөөр сэрэх хүрлээд сайхан унаж байсан. гэж хэлээд гадаа зинхэр гэрлүүд анивч хүйд би босоод үеилүүдээсээ юу болсныг асуусан. Миний авгагчийн эгч бор үсээ байсан. Нүгийн иргэдийн нэг нь энд явж байгаад гих бай. Тэдгийг анаагүй уулсыг жилээд цагдаа дуудсан. Энэ нь кий халаасандаа хуух буу барьж үеэл ах дүүсээ алах санаа байсан зүв байсан. Үүний шалгаанд миний аав үүнд аялалд оролцохыг зөвшөөрөөгүй гэсэн. Өнөөдрийг хүрэл оршин суугчид хөгжим залгаагүй бол юу болох байсан бол гэж би гайхдаг. Цагдаагийнхан энэ бол миний 20 яод насаа байхад надад тохиолдсон нэгэн зүйлийн ухаан үг юм. Тухайн үед миний найз Аарон хачин шашинаа байсан шашин гэхээсээ илүү шүлгээ үсээ байв. Би үүнд ийм зүйл тэгэх хэрэггүй гэж хэлсэн боловч намайг сонсоогүй. Тэрээр ухаан шашин дийгдэг бүх хүмүүс маш баян гэж хэлээд намайг сонирхож байна уу гэж асуусан. Игүүл эр хүн бүр өөрийн гэсэн азаа байдаг гэж хэлсэн. Гэхдээ чи хэн нэгний азыг хулгайлж болно. Хэрвээ мөнгө, алдар нэр, эрүүл мэнд гэд бүх зүйлээ байж чадвал энэ ертөнцийн оргилд хүрч чадна гэж өсөөлтөө. Энэ бол мухар сүсэг гэж хэлсэн чинь нэр дугаа өндөрсгөн бидний удирдагч бусдын сэгэлд ан цав үсгэж сорж байгааг харсан гэж хэлсэн. Эдний азаарч байгаа нь хэн нэгний хэвчийг хинч мэдгүйгээр авч байгаа адил азгүй болсон хүмүүс гин олж мэддэг. Эдний амьдрал яагаад ийм болсныг ч мэдэхгүйгээр сүйдэж байгаа нь шашны удирдагч маань маш их аз хулгайлж ийм их хөрөнгөө болсон. Одоо үүний байшин мөнгөний агуулгаар дүүрсэн бол багах цайгүй болсон байна. Би Аароныг унчихсан гэж бодсон. Буруу ойрог би үүнийг ямар нэгэн байдлаар